За сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн бичлэгээрээ уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Ойрын үед бичлэг оруулах займыг холдож байгаа дуушлалт хүсье. Зүйл бичлэг оруулснаас хойш тог, бензиний очир эдрэгээд эргэж явах хооронд аль хэдийн 7 хоног өнгөрчихсөн байх шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ бид бүхний дунд амнаас ам дамжин яригцаар ирсэн шилэн сан иржүүдийн домог түүхийг цувралаар уншиж үргэх цувралын маань эхний дугаар буюу Даргангийн шилэн сайнэр хангай базар эрэг зумаар гарчсан хонцын самдан Бээжингийн шулааждыг бэмбэгнүүлж явсан орлон хөгтөөд хэмээх ирчүүдийн түүхээр эхний бичлэгийг бэлтгэн хүргэж байна. Та бүхэн маань бичлэгийн хүлээн авна уу? Бичлэг эхлэхийн өмнө YouTube сувгаа subscribe хийгээгүй бол subscribe хийхээ битгий мартаарай. Мөн бичлэг дээрээ лайк дараад комент бичээд үзэхээ огт мартаж болохгүй шүү. Таны дарсан лайк, бичсэн комент бүхний тоогоор YouTube-ийн алгоритм манай бичлэгийг илүү олон хүнд санал болгож бид бүхэн илүү олоола болдог шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд хамтдаа бичлэг рүүгэн орцгоё. Даргангийн шилэн сайнэр хангай базар. Зохиолч Дэ Маамын газар шороо романы гол баатар хангай базар нь Дарганг нутагт төрж өссөн бодит хүн бөгөөд тэрбээр хошуу тамгын газрын дахруудад мэдүүлэг өгөхдөө алдар нэр маань алдан шүхрийн базар адуулж дассан нутаг минь дар овоо гэж үждэг байж. Манж ноёдын дуулууртай зарцуулж тэдэнд мал сүрэг газар шороогоо найр тавин өгч байсан хошуу ноёдын эсрэг дэрсэлж болсон Даргангийн шилэн сан ирчүүдийн хамгийн том төлөөлөгч нь хангай базар билээ. Тэрний эсэргүүцлийн хэлбэр нь Манжин хааны сөрөгчийн хошууны адуу малаас эрх дураараа дастан авч нутаг хошуудынхаа ядуус тараах байсан бөгөөд өвгөрөө Дарганг нутагт даргалагдсан хулгайч гэгдэж явжээ. Ямар сандал тэрбээр сөрөгчийн хошуунаас хятад руу гаргах гэж байсан адуун сөрөг дээр ганцаараа давхиж очиод миний хөөсөн адууг данснасаа хасч хараа гэд манж хятадуудын нүдэн дээр адуунаас нь дастаж өгөөд явчихдаг байсан гэдэг. Энэ нь нутаг орондоо даргалагдсан хулгайчийн үйлдэл мөн өөсөө мөн биз. 20-од наснда шилийн гэр болсон тэрбээр 5 жилийн турш дасралтгүй адуу хөөсний эцэст шилийн адууг шилбүүрдэж хөөхгүй. Шилбүүрт хоншоороо билүүдэж явахгүй хэмээн өөрөө өөртөө тангараг өргөөд хошуу тамгын газраас мээрэн тушаал хүртэж засгийн албан зүтгэж эхэлсэн ч эргээд л мөнөөх шилийн эрийн зам руугаа халтарчихсан гэдэг. Ингэж халтарсан нь цаана бас нарийн учиртай байж. Энэ тухай Дарганг нутгийн уугуул 75 настай Тэс сундууж явгай. Шилийн эрийн замаас татгалзаж эхэлсэн тэрхэн үедээ хангай базар Дарганг нутгийн сайхан сумья хэмээх царайлаг өсгөөтэй учир ургуулж улмаар тоонтой гэрт толгой холбохоор болж шилийн амьдралаас холдож ширдэгний амьдралд ойртъя. Дархан эрэхтэй гэрийн ханыг Даргангийн шорон дээрээ хадах ээгээ шийдчихгээд байж. Тэгээд өдөр судар товлож байгаад сайхан сумьягаа авахаар очтол тэдний гэрт цуутай хулгайч хангай базарыг баривчлахаар хятад Монгол 2 хүн отож байсан гэдэг. Базар тэрхэн даруйдаа гэрийн гол дөрвөлсөн асч байсан тулгыг отож байсан 2 хэрлүү өшиглөж орхиод гарам зүхтаасан байна. Тэгээд л шилийн эрийнхээ зам руу буцаад орчихсон байгаа. Энэ тухай газар шороо романд очиж зохис гардаг. Сайхан сумьяна базрыг үнэхээр барьж өгөх гэж гэртээ хүн орогнуулсан уу? Эсвэл тэрнийг засаг ноёдын эрхшээлтэй авч базрыг бидэнд барьж өг гэж дарамтлсан уу гэдг нь тодорхойгүй. Ямар ч үсэн хангай базрыг сайхан сумья гэдэг Даргангийн цуута сайхан хүүхэнтэй зохиосон холбогдож байсныг манай нутгийн хөгшчүүд барим тавин ярьдаг байлаа гэж өгүүлсэн юм. Хангай базрын жинхэнэ гэргээ нь газар шороо романд Бадам гэдэг хүүхний дүрээр гардаг. Дээхэн үеийн Даргангийн хөгшчүүл Бадам гэдэг нэрийг уран зохиолын нэр биш, хангай базрын заяаны хань болж явсан бүсгүй жинхэнэ нэр нэ гэж ярьдаг байж. Хэрв зохиолч Маама гэсэн идүүгүй амьд мэд байсан бол Бадам хүүхний тухай бадтай хариу өгөх байсан болов уу? Бадам хүүхний уран зохиолд мөнхөрсөн дүрээс хангай базар гэдэг хүний дүр төрх аяндаа тодроод ирдэг. Жишээ нь Бадам хүүхэн үл залгах бадрын аянд эр нөхрийнхөө тухай бодолтой зугарчээ. Эрдэнэт хүний биедээ сарвал бодол хэмээх гайхамшигын эд шидэд заяасан нь юутай сайхан гэж Бадам бодож явна. Базрынхаа намуухан хэрнээ тод хардаг борнууд хангай нэрэндээ зогсон чилгэр сайхан бий. Ханхар зээж духны 2 талаар төрж орсон халзан Монгол хүнд арай өндөр дүүгэмээр сүрхий зөксөн шулуун хамар. Унахад дүшээд босгодог, ундчхад нь сэрээгээд босгодог, өөлөө суужхад нь аргадаад босгодог сарвал сайхан ухаан. Үнэн халуун халамж.
гал шиг цог шиг хайр сэтгэл. Энэ бүхнийг бадам хүсч өгүүлж явв. Ижил ханийн эрх сайхан явах хэцүү байдаг үлээ. Хөөр баяр хайр сэтгэл алиалан шогчлох үг яриа. Амаргалан твэрэх халуун гар итгэн мишэх уйхан харц. Инээ байж үнсэх хөрөөл ер нь юу бадамд хэрэгтэй тэр бүхнийг л базар аваад ирнэ. Явахдаа тэр бүхнийг аваад явчихна. Үнэн ханаа ирэхэд бадам өдийн нарыг твэрсэн юм шиг болно. Үнэн ханыгаа явчихаараа үдшийн бүрийд төөрсөн юм шиг болно. Урууланы ялгүй өмөлдснөө болор домлог нулимс нүдийг нь бүрхэж хүүхэн зогсов. Амьдралын адханд базуулан ууланд дэвсүүлж цагаан байснаа хар болтол хэртэж цаа сэтэл түм дахин нухчигдвч бохиснөө бүх илүүгэлгүй явж зүдэрснээ зүдэрлийг илгүй хийж амьдрал зуутал нудруулбал суугаагаараа мацаж амьдралд нуунталд үлхүүлбэл хэвтэйгээр мөлгөж эрийн чиний хоёр хүүгээ үйлсгөвч үлбрүүлэхгүй цангавч харангасаалгүй өдий болгосон ганц биеийн хүүхэнд зовлонгоо нэмэглэн өөлөх завтай цаг одоо бодох нь олддоггүй байжээ. Хэмээн бичсэн нь буй. Энд хоёр хүүхдийн тухай өгүүлсэн байх бөгөөд даргангийн түүхэн тэмдэглэгдэж үлдснээр бол хангай базар нь Сара, Санзай хэмээх хоёр хүүтэй. Гүнсма гэдэг охинтой байсан бөгөөд Санзай, Гүнсма хоёр нь саяхан болтол нутаг усандаа сайхан амьдарч байгаад насангүйд болцоожээ. Харин хавчиг Сараны эцгийнхээ ширийг хатах маягаар шилийн гэрийн замаар замнаж яваад эр дунд насандаа сураггүй болсон гэдэг. Газар шороо романд өгүүлснээр бол бадам хүүхний хоёр хүүхдийнх нь нэг нь үлбэрж өгдөг. Тэгээд үлдсэн хүүхэд нь Галдан гэдэг нэртэйгээр ардын хувьсгалд оролцож жанжин Сүхбаатартай хамт гамин цагаантнуудын эсрэг мөр тэмцэн тулалддаг. Мөн хангай базарч ардын хувьсгалыг үзээ зогсохгүй. Өөрөө цэрэг өдөрдөн дайсны эсрэг тэмцдэг үлээ. Энэ нь социализм өнөрт үүссэн цэвэр зохиомж өгöd. Хэрв зохиолч ийм үйл явдал оролцуулахгүйгээр хангай базар болон тэрний хүү хавчиг Сарайг шилийн хулгайч чигээр нь романа төгсгөж гимээн 70-аад оны хэд хөдөл суртаж илсэн коммунистууд газар шороо романыг элдвэр гоочлоод хэвлэхгүй байх байсан биз. Соцныгмийн үед ингэж хүчндүүлсэн сайхан зохиолын баатар мянгаараа төрөн гарч байлаа. Дарганг нутагт олон арван дуу шүлгэнд мөнхөрж үлдсэн шилийн эргэвэл тороо банд билээ. Өвн лүгэ хангай базарын тухай дуу шүлэг дарганг нутагт бас үлджээ. Жишээ нь ганган хар моройроо ганцраа нүггүй яваарай. Гангал сүргийн базар чи гандал үгүй яваад ирээрээ. Манарч байгаа шилийг маргаа шааж туулан даа чи. Магдын амраг чамайгаа мартагнууж яаж үдэндээ би. Эр хүний жаргалыг эзгүй хээр гих юм чи. Эзгүй хээр чамтай минь элдв муу юм очрохыг хэмээсэн эмэгтэй хүний захиас үг бүхий энэхүү дуу дээхэн үед дарганг нутагт дуулагддаг байж. Шилийн сайн эрийн хажуугаар даргангийн сайн бүх гэгдэж явсан хангай базар нутгийнхаа засаг ноёдыг яг л хөөхөд загнаж байгаа юм шиг зандардаг. Хошуу тамгын газрын хар гэр гэдэг нэртэй шоронго юмн чинээ тоодоггүй. Цоож зуураг хаалга туургийг нь эвдэж хэмхлээд эсвэл хар гэрээг нь дотроос нь өргөж чулуудж хаад арилж өгдөг байсан гэдэг. Энэ тухай зохиолч маа магсан өгүүлэхтэй. Базарыг сэрэхэд толгойн дүүрч гисэн хамаг биеийн жижирээд хонгоны хэрсэн таталдан хорсож байв. Би чинь баригдаж аавга даа вангийн хүргэгдсэн л дээ гэж дотроо бодлоо. Болчулуу зүүжгсэн юм шиг хүндэрсэн толгойгоо өрөвгөл нүдэн бүрэлцээд юм харж чадсангүй. Хэдэн хормын дараа муу гэрээсээ арай томхон хар гэртэ гартаа гавтай хөлдөө гинжтэй хэвдэж байгаагаа ойлгов. Хай эцэг чинь шорон гэж юу айх вэ? Үлээхэд хийсмээр эмтэрхий модон аяг шиг эд юм. Манжин хан ер нь яасан харамж бэрдэг вэ? Зөөхөн лам мөнгө зараад энэ хошуудад олигтойхон шорон байгуулчихгүй. Сайн шоронгоос сайн ир төрөх ёстой гэж бодсноо шорон аягтай зүрхснээс болж учиргүй цангаж байгаагаа мэдэрчээ гэх буюу. Нутгийнхаа хошуу ноёнд хандаж даргангийн хулгайч нар хошуу хулжиж аймаг алгадж чам шиг тарган баяд тамга ям хуралж асан мөнгнөөс хураан авч өнчин өрөөсөн өтгөс ядуус өгч байснараа энэ хошуугч нь муу нэрэнд дуулгаагүй юм. Өвөрлөгч 49 хошуу хөхнүүрийн дээд Монгол архалах Баатар үйлдлийн хязгаарт энэ даргангыг чинь шилийн сан ирж үдэл алдаршуулсан юм шүү. Засаг таны нутгаас сайн ир болох гэж
манай шилийн богдод ирчүүл хүрдгийг чи мэдхүү. Соном довдон чамаас хэрэгтэй юм сурах гэж засагт ханаас байтугай зам гутсаас хүн ирж байхыг би хараагүй. Бид хүний төлөө хулгай хийж баригдаад манжин гарда шүүрт хонгоныхоо махыг хижнийн уруулвч ядууст улам хайртай болж явсан. Харин чи яаж байна? Манжин хааны мөрөн дээгүүрээ шидэж өгсөн баастай тамгыг цустай болтон болаалтаж даргангийн ноёдод дээлснийг алж байна гэж хошуу хулжааж аймаг алгацуулж гүрэн гүйлгэж цууд хараалаа. Чи хувиа бодож хойшоогоо ураг шагаа 2-3 хоногийн газар байгаа энэ хошууны нэр нүрээр ингэж тоглоог их зэргээр нүрийг нь улалцтал зандардаг. Тэрбээр хошуу тамгын газрын харгас дахруудад хандаж Монгол эрийн чүмэгний цус та нарын ус биш шүү гэж сануулдаг байж. Хангай базар манжин хааны сөрөгчийн хошуунаас адуу хуйлруулж сансрай дуржийн хошуу руу оруулахаас гадна өвөрлөгч хошуу дуулах аваг засгийн хошуу, авхнар вэлийн хошуу, аваг давангийн хошуу, шилийн голын чуулхан, баруун зүүн сонид зэргээр адуу хөөж даргангийн нутг руу оруулж ирдэг байж. Өвөрлөгчийн бараг хошуу болгонд базрын уудаж гэж байсан бөгөөд энэ нь тэрний манжин хааны сүргээс хуйлруулж ирсэн адууг наашин цааш нь болгодог хүмүүс юм санж. Хангай базар хамгийн сүүлд нэгэн урвагч уудаж асуулж авагда вангийн хошууны хар гэрт хоригдож 9 ирүү тулгагдж байсан гэдэг. Годил шар толгойтын уудаж бата гэгч тэрхүү урвагч нь авагда вангийн дотны түнш байж. Базрын хүү хавчиг сарай буюу базрын хавчиг мөн л өвөрлөгч хошуудыг нэвчөвд нөхөлж гисэн шилийн ир байсан бөгөөд ямар сандал тэрбээр ардын ховсгалын журам цэргүүдээс зугтсан цагаантны дөрвөгчдийг даргангийн нутгаар дайруулалгүйгээр цөлөөр газарчлаад урагш нь хэл давуулж өгч байжээ. Арамсалтай нь тэр өөрөө өвөрлөгч нутгаас эргэж ирээгүй гэдэг. Удам дамжсан шилийн эр хавчиг сарай нь эцэг шигээ их ийхэн барьж адалтай. Хошуу даншиг наадамд хаяа барилдаг бүх хүн байж. Тэрбээр дарган нутгийн дохой гар гэдэг газар голдоо өвөлждөг байж. Тогоо дүүрэн хоньны махыг галын хайчаар доогуур нь дулаад ганц гараараа гаргадаг. Бодын чүмгийг хугам ушигдаг. Бүтэн хоньны мах идчихдэг. Тэр хэрээрээ их хүнддэг хүн байсан гэдэг. Хавчиг сарай хошууныхаа наадамд олон удаа төрүүлж явсан бөгөөд дүүнэр нь дэрнийг ламах гэж авгаалдаг байж. Тэрбээр эд шажигнаж явах үедээ өвөрлөгч хошуудын нэгэн хот айлд очижээ. Энд нэг залуу нас гүйцсэн эр өхрийн ширээрээ сурах хийхээр үсийг нь авч байсан бөгөөд тэр шир нь цоохор өхрийн шир байж. Тиймээс хавчиг сарай цоохор өхрийн шир хэврэг байдаг юм. Цоохроор урагчих дэм гэхэд гэрийн гидсэн та тэгвэл уржхалдаа гэсэн байна. Хавчиг сарай тэрхүү нойтын ширээг уруугаараа үлгэж аваад цоохортой хэсгээр нь дөвггүй ураад хайчааж байсан гэдэг. Тэрбээр нэг үе лам болж энэ дэрүүгээр бадар барьж явдаг байсан бөгөөд нэг удаа дүн өвлийн заснаар өвөр Монголын сөнөд хошууны эзгүй цөлөөр явж байгаад нэгэн айлд очсон байна. Тэр айл нь адууны одорчд байж төдөлгүй сарай газар заалгаж аваад явах гэхэд гэрийн эзэн манай энд айл амтангүй эзгүй цөл газар ганцаараа яваа хүнийг чон нохой дагдаг юм хоноод яваа хэмээжээ. Гэвч хавчиг сарай өгөнд нь оролгүй гараад алхчихж төдөлгүй харав бүрий болж тэрнийг 7 чон дагаж мөн өмнө хойно нь хоргоож явсараа гэвгэнэт дайрцгаасан байна. Энэ үед хавчиг сарай туулж явсан сава мотоор 2 чоныг зохиж алаад босодтой нь улаан гараараа ноцолдож сүүлдээ хариугүй тамиртынхийн барагдаад ирэхэд ухаан алдан унжээ. Өөр зайх үед мөнөөх өдөрчд айлын хаалгыг нэг хүн хүчтэй өгсөрч төвчийг нь мулдлан орж ирээд зөвхөрж унсан хавчиг сарай байхан дээр. Тэрний хувцас хонор гар хууруу нийлцус уулсан байхыг гэрийн эзэн хараад асарч тойлон хэвтүүлжээ. Адууны өдөрчд тэрнээс юу болсон тухай асуухад ямар ч гэсэн сава мотоор 2 чон зохиж алсан. Бусадтай тамираад асартал ноцолдсон. Яасан ийснийг бөө мэдх мэйжээ. Адуучид тэр даруйда тэрний мөрөөр хөөж мөшигхэд 2 чон зохиж алаад сава модонд хуугарсан. Үлдсэн 5 чоныг гараараа дасар татаад айжсан билсэн гэдэг. Маавын газар шороо романд шилийн сан гэр хангай базар манжин харгас 9 гэрүү даван гарч байгаа тухай гардаг байлээ. Тийм болохоор өнөө цагийн сонсогчдод зориулж одоогоос 40 гаруй жилийн дэртэ бичигдэж байсан тэрхүү 9 гэрүүнээс довчлон сэрүүлээ. Тоглын хороо гэлдээ намхан нарсан хажлагнаас хангай базарыг чирж гулдарсаар гаргаж ирэв.
Тэрбээр нарны гэрэлээс сэрүүн агаар хоёрт зохиулж ухаан алдан уг дэсхийн унжээ. Хэдэн хормын дараа сэргэж ангас хийж байгаа толгоогоо хоёр гараараа базалснараа нүдэ нээсэнд зээжин биеийн нэл нойтон болчихсон байлаа. Намайг уус хийж сэргээч шүү. Тийм л их хэрэг болоо юм байх та. Бас нэг шин дөрөөс идэх нү. Сансрай дөржийн хошууны явдлыг мэдчихээгүй л бол яамаа гэж дотроо харцаг нь улам боджээ. Зандалчин ирэх хялар манааж хоёр базрыг суугдаж босгоод чирж гулдарсаар хэд алгасан нь морины уяа гэтэл арай ойрхон зоосон хоёр шам модны дэргэд хурч харав. За тэсч үзээрэй. 9 дэх хэрвчин шүү гэж хялар ийдэгхэн шивнээд будсанд зандалчин даригангийн хулгайж төргөж үзээ. Гэрд хэдэн хүүхэд хүлээж байгаа. Чамайг бош хуухан дүүжилж орхиод явах минь гэв. Чи үртэй юм уу гэж базрыг хэлсэнд цаадхан зожсон буюу сэжиглсэн харцаар харж. Би 13 хүүхдэн эзгээ гэв. Чи харихтаа гараа сайн угааж харж байна. Чамд хүүхдүүдэд ижих өөр арга олдохгүй байна уу гэсэнд дууга тат гээд баруун гарынхаа ирчээр хүзэн дундуур нь буулгадал базар том биеэрээ навтас хийгээд өнхрөөд явчихав. Гэвч ухаан алдсангүй. Нэг юм тэмцэж ядан босоод харсан чинь заадах нь алдсан зогсоод уурандаа багтран амьсгаадаж. Би ямраач гэлээ үр хүүхдэд ижиж байна. Харин чи бол зовоож байна. Чамайг 7 хошууны дунд аага багтан явхад үр хүүхэд чинь үхэн дуусж байгаа да. Бошуу явж дүүжинд ор гэхэд базар аль жирүүнд үрчийгээгүйгээрээ үрчиж үлээ. Махарсыг нь зулгаадаг тэр зандалчны үг зүрхэнд нь тусах хөвдөстэй байв. Базрын бие нүсэр хүнд тулаад үүжилэхэд их зовж. 3 хятад туйлуу давхарлан давж дээр нь зогсоогоод 2 шонгийн хооронд тэрэгний гол шиг нарийн төмрөөс 2 гарыг нь баглаж дээд талын төвпөг цугалж хаяада зандалчин явснаас хойш базар авгада вангийн содон бэл гэдэг баг чултай 2 өдөр дүүжин ганхав. Гангийн халуунаар шатааж алах шахна. Ялаа батхна шарах сорвиг нь нэдэн. Өөхөж нүдийг нь ухах мэн гэсэн элээ хөлхөж хүмүүсийн чөлөө хож дээгүүр нь эргэлдэн. Эмис авгаа чуулаа гаслалтан өнгөрнө. Хөөгтүүд гайхан гөлрөн. Шингэн нь савирж ширэгдээгүй хөлсөн нурсна. Тооловч эс барагдах томон гасланд тоотой тэр хоёрхан өдөр базар бишгүүдийн нуруугаа бүхийлгэж байлаа. Харин содон бэлийг харж энэ мөн сайн хүү яд хэмээн дотроо дэвтээж хүний өрөөг уруу дадахгүй тулд бас аман хайланда хурж ордуу тавихгүйсэн гэсэндээ хөмхийг 100 амьсгаадаж 2 өдрийг барахчаан болжээ. Ер нь яанда алдыг нь аваад дэлэм дээр адхыг нь аваад чимэх дээр одоо л өгөх юм байх та. Ухаан балартаад байх чинь хэмээн тэрнийг бодтол өмнөр нь нэг муу нохой газар шинжлэн гүйснээ юугүй явж ирээд салбарч урагдсан өмднийхэн завсраа зовхойх цуснууд нь сандран уурсч эдээбэр цовон буй өвзөгний махнаас өмглөж байна уу да гэлтэй долоож эхэлжээ. Дуугарах гэсэн чинь дуун гарсангүй. Хөлөө хөдөлгөж үргэх гэвэл ер хөдлөхгүй юм шиг болоод модчиг дэргэсэн 2 муу өвдг нь хонгоороо эс нугарлаа. Содон бил хажуунаас нь явахгүй юу чи холд гэж зандарсанд нохой тоосон янзгүй холдсон ч үгүй. Содон билийн бие амьд төдий өгтөл болохыг мэдэж урд хэлээрээ хамраа шилэмтэн ахин долоосноо шүдэ яр зайлхан нэгэнтээ эвшээгээд базрын гойны шархан дээрээс хавхийн суужээ. Харал амьдаар минь намайг нохой зулгааж байна гэж базар бодоод ухаан алдчихав. Тэр золбин нохой гэрээдээ төр одсон манаач хялар авгыг ингэж чөлөөдсөн хэрэггүй. Хялар ханцуунаас лонхтой ус гаргаж 2 завж тумбийлгэн амаа дүүргээд базрын харалсан нүрлүү хүчтэй наргагүй дургсанд заадах нэг муу юм сэргэгч боллоо. Базаархөө чи чин даригангийн хангай хожид шилийн сан иршүү. Энэ 2 модны хооронд танаа чигээс хүн үхэж гэж би дуулаагүй гэж хэлээд хялар манаж содон бэлийг чиглэн алхав. Саяын үг шидэд үг байсан юм. Базрын дотор онгоогоод явчихав. Өнөн худлаа хэлж шилбэр хоншоорондоо агдан. Ноёд баяднараас зараг авч шилийн сангэрийн нэгэнд бүртгэгдэж ассан базар өгөхийн босхон дээр энэхүү үгээр дөшүүлэн өндөх юм гэдгээ огт зөвдөлсөнгүй явжээ. Базар шоронгоос 4 хөл дээрээ хөөгдөн гараад мөлхөө суугагийн хооронд явж жаданба хэмээх өвгөн хялар ирэнд хүрчээ. Тэгээд баруун тайгуур нь хүм годсхан хаюулаад уг маяггүй унаад өгөв.
Дайрган хэмээх тэнгэрийн хаяан дахь холын хошууны хөв. Хөөхөд шоугодгүй үүд онголцуулаад эхний 2 өдөр баахан тойвтой байлаа. Гэвч жил хагасын хар тамнаас амьд салаад шархиран өвдөх 7 зовлонгоо урагдж шалбарсан хул чисчүү тэрэлгэндээ далдлаад шөөхөдний хэвтэ базар улсуу хөв тавиланда баярлсаар аваа. Базарын бие авахнар бээлийн шоронгоос дойлханга гэгдэх хялар жаданбайг нь гарч ирснээс ховор олддог хар ус мөн л ховорхон олддог хар цагаар солигдсноос өөр хоолны хувьд гавьтай өөрчлөлт гарсангүй. Ангисээр бүтэн сарыг илээхэд шархан игээл нэг юм өтгөөргүй болж шархиралт өвдөлт нь намдан халуун нь бууж хөл дээр нэг муу юм бэмбэгнэн явах төдий болжээ. Сонсогч та бүхэндээ уншин хүргэх дараагийн жилийн сайн нэрийн түүх болох эрэг зумаар гаршсан Хонцын самдан. 17 дугаар зууны үед Сайн Ноён хан аймгийн Элдэн бэйлийн хушуунд Хонцын самдан хэмээх шилийн эр амьдарч байжээ. Хоноц гэдг нь нэг талаараа тэрний хожуулвч, нөгөө талаараа тэрний эцгийн нэр юмсанч. Самдан нэг ёсондоо Хонцын хүүхэд бөгөөд эмээ ээж нь тэрнийг багад нь өөхөрдөөд Хонцын хүүхэд гэж дууддаг байж. Дэмээс эцэггүй бодож өссөн самдан нэгэн цагт гэрт нь ирж хоноод өөрийг нь хийгээд явсан хоноц эцгийнхээ нэрээр овоглох болжээ. Тэр нь бодвол хээрээр гэр хэзээр дэр хийдэг шилийн ир явсан юм уу да. Самдан мэдээ орсон цагаас эхлээд л хээр хөдөө тэнэх дуртай эн тэндээс адуу мал хөөчих гээд байдаг нэг тийм төрөлхийн хулгай жарин шинтэй болох нь ойр тойрныхондоо анзаарагджээ. Тэгээд эрийн зэнд хөрмөх зээл баруун зүүн аймгаас адуу хөөж эхэлсэн байна. Харин насан 50 хэвийгээд ирмэгц хурц дөргөн мөрдийн гიშгдэл даахаа байснараа тэмээгээр жин тээх болжээ. Гэхдээ тэр нь бас л хулгай. Мань нэр Даргангийн сөрөгчийн хушуунаас Манжин хааны эрэг зум гэжиг дээрэмдээд тэмийн дачаалаад нутгийн зүг оддог байж. Энэ тухай өгүүлэхийн өмнө Манжин хааны сөрөгчийн хушуу хийгээд эрэг зум гэжиг тайлбарлах нь зүйтэй болов. 1700 оны үед Ойрдын Цэрэнжав хэмээх ноён зүүн гарын хаан тулсыг захирч алсан Галдан бошигт санал зөрөн муудалцснаар өөрийн харьяаны 300 гаруй өрх айлаа аваад Сэлэнгийн сав газарт очиж нутгалжээ. Төдөлгүй Галдан бошигт Манжин эфрэг тэмцэж эхэлснээр Цэрэнжав ноён тэрнээс урдын ус онцгон авахын тулд эн хамглан хаанд өөрийн элчийг илгээсэн байна. Тэрээр элгэмжиндээ агуу их хаан танд морь нохой мэт үнэн ч явхан андгаалъя. Би хааны цэргийг толгойлон явж Галдан бошигтыг төгс ялмай. Надад цэргийн итгэл жанжин болох эрх олгоно гэж хичээнгүйлэн гуйжээ. Гэвч ин хамглан хаан Цэрэнжав ноёнд хариу өгсөнгүй. Харин өөрийн итгэл жанжин Фүнинга гэгчд төмөн зэрэг захируулан давшиулж Галдан бошигтыг дарж авчээ. Энэ явдлын дараа 12 дахь жарны өвхөр жил Манжин хаан Дарган нутагт сөрөгчийн хушууг байгуулах үед Цэрэнжав ноёнд илчилгээж нэгэн зарлиг буулгажээ. Тэрхүү зарлагт чи нэгэн цагт их зориг гаргаж Галдантай харгалтан тулалдыг хэмээсэн билээ. Эдүүгээ манай их зэрэг тэрнийг нэгэн дэрэг өвдгөөр нь бүлхүүлэн аюул үгүй болгов. Ингэхлээр надад зүтгий гэсэн чиний биеийг өөр зүйлд зарыг хэмээн шийдлээ. Чи захын хар овооны нутагт ирж миний чулуулсан төмөн сүргийг адуун буй ард олныг хичээнгүйлэн захирч шинэ хушууны бүгдийн тэргүүний тушаалд суу. Надад хүлэг сайн адуун сүрэг, хүзүү сайд өхөр сүрэг, зоо сайд хонин сүрэг, зогсоол сайд тэмийн сүрэг өсгөн үржүүлж одоохондоо жил болгон агт түрээ 500, тайлган тэмээ 500-г тус тус илгээж байна. Албат нараа аван захын хар овооны шилийн бэлчээр нутаг руу яарвчлан нүүтгвэ гэж тушаажээ. Ингэж Ойрдын Цэрэнжав ноён Даргангийн бүгдийн тэргүүн хэмээх өндөр албан тушаалыг хамгийн анх засаглаж авсан түүхтэй аж. Цэрэнжавыг дохоон суулгаснаас хойш даруй 34 жилийн дараа 1731 оны цагаагчин гахай жил Манжинэр сөрөгчийн хошуунд дахин хонин сүрэг нэмэн үүсгэжээ. Найрал төв хэмээх Манжин Юнжин хааны зарлагт адуун сүргээс гадна хонь буулгаж миний ордны хэрэглэлд жил бүр 3500 эрэг хонь хөдөлгөн ирүүлж байхаар тогтов. Хошууг эрхлэхийн тулд бүгдийн тэргүүн тэрний туслахаас гадна сургуулийн дарга 11, бошиг 22, малчин 220-ыг байгуулсгай хэмээжээ. Тэрнээс гадна Манжин хааны ивэлд байсан Дарган хошууны мал нэлээд өссөний дээр эзэн хаанд өргөсөн бэлэг нэрийдлэр 3 голын Монгол нутгийн гүнээс
Өвгчүүлийн хилдгээр Баатар үйлдийн орноос хүртэл харшаан хайлуулан дууж Даргангийн нутагт авчирсан нь олон мянган адуу мал нэмэгцээр сөрөгчин хошуу ерөөсөө л Манжин хааны мал бэлтгэлийн орон болж хувирсан байна. 18 дугаар зууны үед Дарганг нь хончин, адуучин, өвхөрчин гэх мэтийн 10 гарын 198 сөрөг бүхий баян хошуу болжээ. Сөрөг гэдэг нь 100-аас дээш мал бүхий нэг малчныг хийж буй хэрэг. 198 сөрөгтэй байсан гэж бодохоор Манжин хааны зарилэгт өгүүлсэн 220 малчин гэдэгт тунд өгөж очсон байх жишээтэй. Хончин гар, баруун зүүн адуучин гар гэж байсан бөгөөд гар болгоныг гарын ноён захирна. Гарын ноёныг галайдай гэдэг байсан бөгөөд энэ нь гарын дарга гэсэн манж угаажээ. Гарын ноёны дуслахыг даа гэдэг байж. Адуучин гарын дааг адуун 6 эр гэдэг байсан бөгөөд 6 хүн нээлж даа болох жишээтэй. Сүргийг ерөнхийд нь даа нар дааж, нутаг бэлчээр сонгох, манжид илгээх актүрийг ялгах, эрэг зумын албыг хөдлөх, ноос ус арьс ширийг хошууд хамгын газарт нутгийн мэрнараар тушаалгах зэрэг ажлуудыг хариуцдаг байж. Үүнээс гадна манж чин улс халахыг эрхэндээ оруулмагц ноёрхлоо улам бэхжүүлж, мөн баруун Монголыг эзлэх зорилгоо цэрэгжүүлсэн бүхэн өртөөг гол чимэглүүлэлтэд байрлуулжээ. Өдрийн сонины саяхны нэг дугаарт Манжин өртөөг залгуулахад жилд 500 мянган толгой мал эрхэлдэг байжээ гэсэн мэдээлэл нийтлэгдсэн байлаа. Энэ нь хөдөлбөргүй үнэн бөгөөд 18 дугаар зууны үед 140 гаруй бүхэ өртөөнд 1700 гаруй өрх үйлчилж байжээ. Мөн цагдаа хавсрага 700 гаруй өрхийг нэмж 2500 шихам өрх өртөөний алба хашиг үүрэгтэй болжээ. Энэхүү олон замын өртөөний албыг залгуулах үүрэгт ард түмэнд хүн дээр тусч байсан түүхтэй. Монголын ард түмнээс Манжчин улсад нийлүүлж байсан 27 төрлийн албаны дотроос хамгийн хүнд нь олон замын өртөө байж. Зөвхөн сайр ус, их хүрээ хягт, ховд улаастай зэргийг дайруулж байгуулсан 120 суур бүхэ өртөөний хэрэгцээнд жил бүр 47 мянган тэмээ, 250 мянган адуу, 55 мянган хон, нийтдээ хагас сая толгой мал хэрэглэж байсан баримтуулжээ. Албан үүрэг нэмэгдэх үед зарим өрх алба залгуулж чадахгүй хүрдэг байсан тул хавсрах хэмээх өртөөг нэмэх ба өртөөний суур хүчийг сэлбэхэд ард олныг дайжилдаг байж. Өртөө харуулын албыг гүйцэтгэхээр хошуу нутгаас хэдэн мянган бээр газар алслан нүүж, одсон зарим айл өрх нутаг буцаж чадалгүй дэндээ үлдэх зохиолдол цөөнгүй гардаг байж. Дээр өгүүлсэн хонцын самдан яг ийм албан зүтгэж яваад Дарган нутагт хаягдсан байх бөгөөд энэний ашиг нь гэвэл Даргангийн шилэн эрчүүдийг дагаж Манжин хааны сүргийг жаалжуул шоглсон доршин. Харин тэр 50 хэвээсэн насандаа Тэмийн жингийн даамал нэрцвж эрэг зумын дээрэмчин болжээ. Эрэг зумын албан жил болгон намрын сэрүүн унах цагт нас бий гүйцсэн 3500 эр хон ядалж үсийг нь зумлан хөлдөөгөөд Манжин хааны амны тишин зориулж Бээжин хотын шар ордон руу тээдэг байж. Үүнийг хурд дөрвөн мөрдийн гიშгдэл даага байсан хонцын самдан дэргүүдээ хідэн шилийн эр замд нь отож байгаад дээрэмдэж дор хаяад 500 хоньны махыг тэмээнд ачаалаад сайн ноён хан аймгийн нутг руу харилж өгдөг байж. Тороо банд мэдтийн танагтай ирчүүд бол Манжин хааны хэрэгцээнд урагшаа гардаг байсан төм буман адуунаас хөөгч жишээтэй. Үнэн дээр манжнаар Монголын мал сүргээр ястай тоглох шиг болдог байж. Зөвхөн өртөөний ажилд гихтэл жилд 500 мянган мал хэрэглэж байсан гэж бодохоор Монгол улс тэр дундаа Даргангийн сөрөгчин хошуу Манжин хааны мал бэлтгэлийн бааз болж хувирсан нь илт байгаа юм. Ийм нөхцөлд их орон сэтгэлгээний хилтерхий болон гялалзаж ассан шилийн ирчүүдийн зөс нь хөөрч Аз хаан хөдлөхгүй жахавд. Гэхдээ тэд эрэг зумыг нэг их тоодоггүй байсан бөгөөд тухайн үед шилийн ирчүүдийн дундаа шандас тордон хөлгийг бол нутаг дамнуулан хөөгсөн. Шалзалсан эрэг зумхныг мориндоо дүүрээд зүхталтай биш гэдэг хэлцүү хүртэл гарч байсан гэдэг. Харин нас нь 50 хэвээгээд хурц төргөн мордын явдал даахаа байсан хонцын самдан мэдэд бол эрэг зум гээж нь их л аятайхан бөгөөд зөөлхөн хоол болж байжээ. Дашрамд хэлэхэд Манжин хааны сөрөгчин хошууны адуучин гарын даа болох адуун 6 эрг эгчд холойроос мал тоншчих гээд байдаг шилийн хулгайч маягийн ирчүүдийг зориуд сонгон авч заллин бөнлөө өгөөд адуу маллуулдаг байсан гэдэг. Гэхдээ энийг төрөлхийн шилийн хулгайч ноёд баядын мөнхийн дайсан болж явсан тороо банд мэдэн тоож авч хэлэлцдэггүй байсан тодорхой.
Та бүхэндээ уншин хүргэхэд дараагийн жилийн сайн нэрийн түүх болох Бээжингийн шулааждыг бэмбэгнүүлж явсан Орлайн хөхтоод. Энд өгүүлэх Орлайн хөхтоод нь Даргангийн сайн нэр хангай базартай нэгэн цаг үед амьдарч явсан жилийн сайн нэр ивлээ. Зохиолч Маамын газар шороо романд Орлайн хөхтоод нь зохилсон дурддагдаад өнгөрдөг. Энэ хүн хангай базарыг нас барах үед эхнэр Бадамтай цуг тэрний ясыг барьж улмаар алтан овоонд нутаглуулдаг ийм нэг бисрэг дүр байдагч. Бодит амьдрал дээр Орлайн хөхтоод нь жинхэнэ шүүгүүлж явсан ир аж. Энэ тухай Дарган нутгийн уугуул 75 настай Тэ Сундууж авгаа хуучлагта. Манжийн үед Даргангийн сүрэгчийн хушуунд хошуу өрөөний алба гэж байсан билээ. Түүх содорт энийг актүрэ гэж тэмдэглэсэн байдаг. Хошуу өрөөний алба нь Манжийн хааны зарилгаар Бээжин рүү жилуулхан мянган азарган үрээ аваачдаг байж. Тэр үед Дарган нутагт актан үрээ гэж байсан бөгөөд урагш нь аваачих азарган үрээдэг энэ хүрээнээс Манж хятад нийлсэн хоригучаад ир тууж явдаг байсныг бодоход их л хатуу харуул хамгаалтай байсан бололтой. Яагад гэвэл Даргангийн сайн ирчүүд азарган үрээдийг урагш нь гаргаж байгаа зургаараа замаас нь дээрэмддэг байж. Энэ дээрмийн гол толгойлогч нь Орлайн хөхтоод гэдэг жилийн ир байсан тухай манай нутгийн хөгшчүүд ярьдаг байлаа. 1950-ад оны үед намайг 20 гаруй настай байх үед манай нутгийн гүр дамб гэдэг өвгөн Орлайн хөхтоодод цуг Бээжин рүү гаргадаг азарган өрөөдөөс дастаж хөөдөг байсан тухай ярьдаг байсан юм. Гэхдээ гүр дамбгүй Орлайн хөхтоодод энэ зэрэгцхээр шилийн ир байгаагүй юм билээ. Ер нь л адуу хөөх үед нь хамжигчаар оролцдог жижигхэн банд байж. Даргангийн сайн ирчүүдээс Орлайн хөхтоод нь Манжийн эсрэг тэмцэгч чанараараа нэлээд дээгүр бичигдэх сайн ир мөнөөсөө мөн гэсэн юм. Энэхүү ярианаас арга зайлтай Манж нар хятадын азарган үрээдийг яагаад урагш нь гаргадаг байв гэсэн асуулт гарч ирнэ. Эзэн Чингисийн үеэс эрчид дөрвөн туураагаар дэлхийн талыг хамгаалж явсан давжаа биетэй давхилт сайтай Монгол мордын чадал чансааг Манж нар мэдэж авснараа тамир тэнхээ үр төл муутай хятад гүүнүүдэд хээлтүүлэх гэж арга алхын азарган үрээдийг Бээжинд хүргэдэг байсан нь ойлгомжтой. Арга зайлтай Манж хятадуудын дотор санааг ямар барж идэх биш. Тэдний энэхүү санааг аймхай хулжхаар халах ноёд мэдсэн ч мдээгүй царайлаад эрх мэдэл муутай ядмагхан хувь заяатайгаа эвлэрдэг байсан биз. Харин Орлайн хөхтоод мэдийн шилийн ирчүүд Бээжин рүү цөлөгдөж буй мянган азарган үрээдээс хэд хурыг дастаад авч үлддэг байсан нь яамай да. Гэхдээ тэр азарган үрээдийг халахын нутагт явхад нь дастаж хөөдөггүй. Хятадын нутаг руу лавхан орж Бээжин дөхөөд ирмэгц өмнөөс нь досож очиод дастаж хөөдөг. Нэг ёсондоо угтуул дээрэмчин гэдэг нь байж. Энэ нь арга халахын шилийн сан ирчүүдийн Манж ноёд хардаж сэрдэхгүй нэгэн баталгаа болдог байсан бөгөөд азарган өрөөдийг туулсан Манж хятадууд халахын нутгаас алслан холдмогцоо муу хулгайч нарын савраас мултарчглаа гэж бардан бодоод тайвширч явдал өмнөөс нь хятад дүр төрх бүхий дээрэмчд гэвгинэт гарч ирээдэл адуунаас нь дастаад хөөжих жишээтэй. Орлайн хөхтоод нь ийхүү Бээжингийн шулаачдыг Бээжин хавьчаан дээрэмддэг аргагүй л ухаан сүхэтэй сайн ир байж. Тэрбээр зүгээр нэг адуу хөөдөг цөлөхөр байсангүй. Засаг ноёдтойгоо заргалтанд тэмцдэг үгийг нь авч хэлэлцэхгүй бол дааг хүрээний сайд нарт заргын бичиг илгээдэг. Ухаанд цэцэг нурын тунгуйлангийн ард аюуш маягийн хүн байж. Жишээ нь Жанжхүүгийн хулсаа амбан Даргангийн хончин гарыг өөртөө дастаж авахар улаарах үед Орлайн хөхтөөд тэргүүтээ хүмүүс эсэргүүцэн тэмцэж байсан гэдэг. Сүүлдээ хулсаа амбан улам улаарч хончин гарыг нь дасалж болдоггүй юм бол хотол хошуугаар нь ховхатна гэж гаархаад өөртөө халах ноёдыг урвуулах. Даргангийн хончин гар, баруун зүүн адуучин гар, бүгдийн дэргүүн гих мэдийн албан тушаалд дотор тамиртай хятад ноёдыг суулгах. Орлайн хөхтөөд мэдэн тэмцэж ирсийг муу хулгайч төрийн бөөц гэж дайрч давшлан тамгын газрын даргатуудаараа залхаан цэрлүүлэх гих мэтийн уваагүй үйлдэл хийж эхэлжээ. Энэний эсрэг Орлайн хөхтөөд эцсийн хүртэл тэмцэж дааг хүрээний сайд нарт заргын бичиг илгээж улмаар Жанжхүүгийн хулсан амбанаас заргаа авч байсан гэдэг. Энэ хүрээд та бүхэндээ бэлтгэн хүргэж буй Даргангийн сайн ир хангай базар эрг зумаар гаршсан хонцын самдан Бээжингийн шулаачдыг бэмбэгнүүлж явсан Орлайн хөхтоод нарын шилэн сан ирсийн түүх өндөрлөж байна. Энэ хүртэл бичлэгтэйг хамт байсан танд үнэхээр их баярлалаа.
Хэрэв бичлэг маань таалагдсан бол YouTube сувгаа subscribe хийгээд мөн бичлэг дээрээ лайк дараад комент бичээд үзэхээ битгий мартаарай гэж хүсмээр байна. Таны дарсан лайк бичсэн комент бүхэн бид бүхнийг дараагийн бичлэгээ оруулахад маш их урам дэмжлэг болж байдаг шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа түр баяртай.